Дэлхийн монголчуудын MBD радио 88.1 урлаган дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн ягын цөмөчөд радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 4 зүгийн шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 16 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 19-ний пүрэв гарагийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. За дахин орой минь дүргээ. За орой мэндийг дахин өргөе. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mazda Mongolia мэдрэмжээ жолоод гэсэн уриатаагаар за мөн балга бүрээс ирч хуч Maya брэнд электролит ус хамтран айлж байна. Баярлалаа. За өнөөдөр миний мэдээгээр эхэлнэ. Шуугуулаад үгүй. Шуугуулаад үг. Хоёлаа нөгөө нэг голцуул нөгөө нэг юм хятадын одоо ажлын байран дээр өстой ийм юм хоригдсан байна өстой даварцсан гараад гээл. Тэгэл нөгөө ардаас нь сонингийн болон жижигхэн болон 3000 оёдолж аавна гэсэн чинь 3000 хүн гээл ярьдаг шүү дээ. Яадрагана. За тэгвэл бас дахиад хятадтай холбоотой юм мэдээ шуугуулаад байгаа. Бас ажлын байран дээрх юм уу? Гэхдээ гэтээ энэ заяо токсик гэхэд бүр арай хэтэрсэн шаардлага тавьдаг. Одоо ер нь ажлын байрнуудын талаар бид хоёр мэдээллүүдийг өмнө нь хүргэжсэн. Энэ удаа бүр өмнөх бүх мэдийг бут зогсон заяа. Бут зогсон эвгүй гарууд. Хитрхи аимшигтай нэг компанийг бүр нэр устаа аваад ирлээ. За хятадд бол онлайн худалдаа үйлчлэгээ явуулдаг Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүр бүртгэлтэй Manhwa Holdings гэдэг компани байт юм байна л да. Тэгэхээр Хонконгийн хөрөнгийн бирж нэг шалгуур өндөртэй учраас жижиг сажиг шалдар булдар компани бол бүртгэж авахгүй л дээ. За тэгсэн чинь энэ компани нэлээд том албан тушаалтныг мэдээлэл хийгээд нөгөө мэдээлэл нь онлайн тараад одоо хятад одоо интернет хэрэглэгчид энэ компани болон даварсан удирдах ажилтны зүгээр балбж байна. За яасан гэнэ? Унтлагын өрөөний тавилга матрас буудлын үйлдвэрлэдэг энэ компани 27 мянган ажилтнуудтай заяа. За би одоо ажилтнуудад тавьсан дотоод журмын өөрчлөлт буюу шаардлагуудын дурдъя л да. Юу гэдэг компани гэнэ? За Manhwa Holdings. Яа, нэг таньдаг юм шиг санагдчих. Тийм Manhwa Made in China Manhwa гэдэг бууд авлуу автлаа. Нэг юм нэг дал модны зурагтай ч үлээ тийм нэг айгуу том брэнд байдаг байхгүй яг энэ матрасны. За. Магадгүй л юм шиг байна. За одоо би тэр дотоод журмынх нь өөрчлөлтөөс дурдъя заяа. Ажлын цагаар тул гаргаж ирж нүрээ харах. Компьютерийн ард самарч юм уу зармиг гэх мэтийн амттай эдхийг хориглох мөн нэмээд нэг өдөрт 6 удаа цагаа бүртгүүлэхийг шаардсан. Яг ч. За би байгаа шүү л гэдэг нь штэ. Би байгаа шүү ёо ядаргатай. За ажил дээрээ самарч идэж болохгүй энэ газарт анх ажилд орж байгаа хүмүүсээ бүр заавал илүү цагаар ажиллана гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа авдсан байна ажилд. За чи илүү цагаар ажиллана штэ минийх хоо. Чаднаа гэж орох нь штэ. Харин дээр дурдсан журмуудыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүмүүс өргөдлөө өгөөд явж болно гэж нөгөө удирдах ажилтан дотоод чат дээр бичсэн. За чатан дээр яг юу гэж бичсэнийг би уншиж үгээ. За. Удахгүй албан тушаал дэвших хүмүүсийг зарлах гэж байхад ажиллаа хийж байгаа хүн алга. Хин ч ажлын байран дээр байхгүй, ариун цэврийн өрөөнд эсвэл нүрээ толдоо зогсож байна. Одооноос эхлээд ажил дээр тоглож байгаад баригдвал шууд хална. Ажил дээр хоол идвэл албан тушаалаас нь хамаарат 500-аас 2000 янаар торгоно. Ажлын байраас сардаа 3 удаа орхиж явбал цалингаас чинь 2000 ян суутгана гэх мэтээр бичсэн. За дотоод журман дээр нь бичснээр бол компьютераа унтраахаа мартаад явсан ажилтныг 100 янаар торгоно гэж байна. Ажлын байраа орхиж боссон хүн дэлгэцээ түгжиж сандлаа ширээ рүүгөө түлхээгүй байвал мөн торгоно. Гэх мэт олон шаардлага бичигдсэн. За онлайн боо юм болсны дараа компани зүгээс энэ хэргийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл хийсэн. За сэтгэгдлүүдийг уншиж үгээ заяа. Сэтгэгдлүүд нь энэ одоо ажил юм уу, шорон юм уу? Хилээд өгөх юм байна уу? Толинд харлаа гэд 30 минут харах биш дээ. Энэ одоо ямар дарангуулагч юу? Шал тэнэг юм гэсэн байна. Компани цаг бүртгэж ажилтаа журамлаад эхлүүл мөнгөгүй болж мөнгөн дээр татхан чихэлслээл дохио байд юм. Эдний тавилгыг битгий аваарай гэсэн байна бүр. Наад захирлынхаа тарих мэдрэлийг шалгуулаач одоо цагт ч дурын нэг алиалагч удирдах ажил хийдэг болжээ гинэ. Энэ өштэй дампуурхын сондон штэ. Харин тий. Үгүй одоо эдгээр ингээд хятадууд чинь тэр бомуулаа хүмүүс магваны юу авахгүй бүтээгдэхүүнийг авахгүй гэж бол тэгэл эдгээр дампуур штэ. Тий штэ. Амар. Хятадын компаниуд бол ер нь дотоодын худалдаа авалтан дээр л тогтчихдаг. Эвгүй тий. Тий. Гэтэл бид яаж ийн?
дэндүү жаргалтай байгаа шүү. Тамхины өрөөтэй. Нүүр буддаг өрөөтэй. Юу тэр ажлын байран дээр бүр байгууллагаас хоол авчираад идгээд өгдөг. Йоо, сая би бүр компьютерийнхаа урд сууж агаад баярын төрсөдрийн бялог ичээд ирлээ шүү дээ. Харин дэндүү жаргалтай байгаа шүү. Эфир дотроо идэнэ. Тий, эфир дотроо идэнэ. Эфир дотроо ард түмтэйгээ харуулж агаад идэнэ. За ингээд бодглохлоор өстой бас нэг нэг юм би ямар их сайхан эрхчүүдтэй аз жаргалтай ажилладаг хүн бэ гэж бодглохлоор гоё байдаг. Тийм тий. Тийм шүү дээ. За хамтраалагч танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон нэвтрүүлгийн хамтраалагчаар балга бүрээс ирч хүч Maya брэнд электролит ус хамтран ажиллаж байгаа. За анх худалдаанд гарснасаа л амт нь өөрчлөгдөөгүй ч эрдэс минерал нь нэмэгдэж илүү хүчтэй болсон байгаа. За ер нь электролит ус гэж яг ямар ус вэ гэхээр молекулууд нь энгийн уснаас илүү идэвхтэй, ион хэлбэрээр оршиж байдаг учраас цахилгаан дамжуулах мэт юм хурдтай хүний биед үйлчилдэг ийм ус агаад байгаамаа. Ер нь бол товчхондоо энгийнээр ойлгох юм бол электролит ус нь бидний сайн мэддэг хорсоол гэсэн үг. Тэгэхээр Maya брендийн электролит ус нь герман технологи, түгэд материалаар олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэгдэж байгаа. Ингээ гүзээлцэг нь лайм болон лимон, за ийм гоё жимсний зөөлөн амттай, за мөн С витаминаар баялаг нүүрс ус калори илчлэг агуулаагүй, уухад маш таатай ус байгаа. Дээрээс нь коллагентэй ус байгаа. За мөн бас нөгөө нэг байгаль дээлтэй юм шошгохгүй ус байгаа штэ тий. Хамгийн богино хугацаанд биеийн алдагдсан шингэнийг нөхдөг бөгөөд 500 мл электролит ус уух нь та 1 литр энгийн ус уусантай тэнцвүүц юм шингэнийг нөхдөг гэж байгаа. Бага насны хүүхдүүд болон жинхэнэ хасж байгаа хүмүүст сахаргүй тул маш их тохиромжтой хамгийн чухал нь алкогольтой хамт хэрэглэвэл гэж байгаа шүү. За манайхаа алкогольтой хамт хэрэглэх юм бол маргааш нь шаарддаггүй гэдэг. Яагаад гэх юм бол биеийн шингэн доктортой байгаад байхлаар хүн шаарддаггүй мэл дээ. Шингэнээ алдаад те ингээд нэг одоо юу гэдэг цусан дах сахарын хэмжээ нэгсээд ингээд одоо шаарддаг бол энэ ус бол биеийн шингэний чинь доктортой байлгаж цусан хангамжийн чинь муудагдгүй учраас хорддоггүй байх нэ. За эрчимтэй дасгал хөдөлгөөний үед хөлсөөр алдагдсан шингэнийг түргэн нөхдөг тул бүх төрлийн спортоор хичээлж байгаа хүмүүс, жимд явж байгаа хүмүүс бол энийг хэрэглэх нь нэн тохиромжтой шүү гэж зөвлөсөн байна. За тэгээд та илүүд дэлгэрэнгүй мэдээллийн 7771 5599 8869 4849 гэдэг утаснуудаас аваарай. За Maya Water гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар балга бүрээс ирч хүч Maya брэнд электролит ус хамтран аялагч байна. Баярлалаа. Нөгөө нэг одоо ингээд дөнгөж анх эфир дээр сууж байгаа хүмүүс чинь ингээл нэг ингэж юм ингээл тэгээд ингээд ингэж мингээл амар их дуу чимээ гаргадаг штэ тий. Тэгээд энэ угаасаа сонсож байгаа хүндээ ч гэсэн айгу бохир сонсогдсон штэ. Тэгсэн чинь нөгөө нэг шинээр ороод ингээ хажууд ингээд нэг хүмүүс одоо суугаад байгаа штэ. Тэгсэн чинь усаа хүртэл яаж ийм чимээгүй уудгийг гэж асуусан надаас. Энэ бас олон жилийн сурц байдаг байгаа шүү. Тэгэхээр би удахгүй амаа жимээтэйгээр ившээд сурнаа гэж хэллээ. Ямар ч асуудал байхгүйгээр ившээд сурдаг байгаа шүү. За, миний одоо хүрэх гэж байгаа мэдээ. Бид нар ууг нь одоо ингээд 7 сарын 13-нд Япон руу нисгээд идэг. Байн Японд ингээд 7 сард гамшиг болно, цунами болно гэж яриад идэг. Хүүшээ цаан ч одоо бүр жинхнээсээ нэлхнат хүүхдтэй монголчууд Японоос ирээд байна. Цунами одоо би ахаад нэг сонир мэлээ. Чи бид нар болохоор зөрөө 7 сард явах гээд байдаг. За. Сэлүүрт загас хүмүүсийн аман яриагаар бол ертөнцийн төгсгөлөөс ирсэн загас гэж нэрлэгддэг. За. Дүмдэй гэдэг штэ. ертөнцийн дуусах өдөр буюу Doomsday гэж нэг Doomsday Fish гэдэг юм л да бүр. Оо энд ямар амар загас вэ? Далайн гүнд амьдардаг өвөрмөц содон загас энэтхийн Тамил надуугийн нэргээс холгүйхэн орших газарт баригдсан олон нийтийн шуугил бас айц давтуулаад байна гинэ. Энэ яг луу шиг загас биш. Луу шиг ч гэх юм уу 60 өлт шиг загас. Харин тийм бай. Тийм маш урт юм сонин загас юм байна. Би бол амьдралдаа анхудаа л харж байна. За. Учир нь Японы домгоор бол энэ загас газар хөдлөлт цунами зэрэг байгалийн гамшиг бодохыг дохиолон гарч ирдэг. Загас үзэгдсэний дараа дандаа аимшигтай зүйл болдог гэж ам дамжин эргэцээр ирсэн юм байна. Хүүдээ. Одоо тэр нөгөө Япон ванга гэдэг нөхөр чинь зүгэнчээд байгаа шүү дээ, тий. За. Энэ ховор загасыг 7 эрэгтэй бариад гайхаж байгаа бичлэгэн захим сүлжээнд маш их хандлтыг авчээ. Нарийнхан мөнгөлөг долгоосон биетэй толгойнхоо нарийнхан гэхээргүй
Нимгэн гэвэл таар. Тийм. Яг үнэ. Яг үнэ. Толгойнхоо доор улаан өнгийн сэлүүртэй маш ховор тааралдаг энэ загас зүгээр л загасчны тооронд орооцолтоод баригдчихсан байсан нь олонний гайхшруудаад байгаамаа. Сэлүүрт загас жижиг булчинтай болохоор бараг л хөдөлдөггүй зүгээр хөвөөд л далайн жижиг хөвгчдөр хооллоод амьдарч идэг ийм амтан байх нь л дээ. Мөхөс одоо бичлэг нь гарч байна. Яг нэрээ торон зүгээр л ингээл орооцолтоод ороод шүү. Харин тийм. За. Мухар сүсэг айдсын тод жишээ болсон энэ загсыг 2011 оны Японы Фукушимагийн цунамигийн өмнө хэд хэдэн удаа харагдсан гэж хүмүүс ярьсан ч энэ нь бодит зураг бичлэгээр бол батлагдаагүй гэж юм л да. За. 50 байгаараа. Манайхан 50 байгаараа. Мөн энэ загсыг усанд орох газар хөдлөлтийн идэвхжлийг мэдэрч хүмүүст сэрэмжлүүлэхийн тулд гадаргуу дээр гардаг гэж таамагласан ч энэ онолыг шинжлэх ухаанаар хязгаарч баталж бас байгаагүй. За. Тэд өвчлсөн, гэмтсэн, эсвэл үржих үедээ л далайн эрэг рүү ойртож зарим тохиолдолд хүмүүст харагддаг маш ховор загсаа. Энэ загсыг олж харах нь маш ховорч сүүлийн жилүүдэд дэлхийд даяар Тасманы арал, Австралийн өмнө байдаг Тасманы арал, Мексик, Калифорни зэрэг нэлээд олон газрууд бол харагдсан гэдгийг нь баталж байгаа. Тэгэхээр магадгүй далайн гүний устэй ингээд нөгөө нэг бүлээссэн байж болно. Энд чинь гүнд амьдардаг загас байна шүү дээ. Тэгээ одоо магадгүй далайн гүндх тектоникийн хөдөлгөөн арай их ихссэн учраас жоохон шороо мороо бужигнаад тэр доор булангартай болвол арай тунгалаг хэсэг рүүгээ дээшээ хөвж гарсан байж болно. Заавалч нөгөө нэг цунами зөгөндөг гэсэн баталгаа бас байхгүй юм байна. Гэхдээ энэ итгэгчүүд болон одоо яг энэ нөө домог момгийг нь мэддэг японочдын хувьд бол адидас үддастай л байгаа юм байна ер нь бас. Би гэхдээ 74 хүрж үхэн гэж намайг нэг хүн хэлсэн. Ядаргаатай. Тэгэхээр би ямар ч байсан энэ цунамид бол үхэхгүй. Сонсон өрөөд ирцэнтэй. Нөгөө хүн дээр чи намайг 74 хүрнэ гэсэн яасан аа. За, сэтгэлдлүүд нь энэ бол цаг агаар далайн экосистем ганхаж байгаагийн маш том дохио. Бид энэ талаар илүү их анхаарах хэрэгтэй гэсэн. Би бол энэ үнтэй айгүй санал нэгтэй байна. Угнаасаа дэлхийн дулаалал буюу энэ экосистемийн өөрчлөлт гэдэг бол амьтдыг те оршин байгаа газраас сэлгэн нүүж бусад одоо өөрөө амьдарч байгаагүй газруудад дасан зохицохыг шаардаад эхэлчихлээ л дээ. Тий. Хөрхи зүгээр л өвдсөн загас дээшээ хөвөөд гараад ирэнгүүт нь муу яр гамшиг болно гэж үзэх нь шал утгагүй хэрэгэ. Загсыг хилмэгдүүлж байна гэлээ. Үнэндээ хөрхи. За зарим хүмүүс сэлүүр загас олдсныг сонсоод гэрээ цэвэрлээд хорвоог орхихоор бэлтгэж байгаа гэсэн. Харин би Netflix-ээ цуцлах уу үгүй юу л гэж бодоод байна гинэ. Наачс нөгөө нэг тэнгийн дотор ууж уу гэдэг сайхан яг тэр үгтээ дүүцгүц комент энэ. Тийм. Ийм гоё хүмүүс байдаг нөгөө нэг манай тэр нөгөө нэг юуны үеийн галдан бошхтыг даруулж исэн үеийн манжууд орж ирж исэн үеийн нэг амар домог байдаг шүү дээ. Эрдэнэгаан цаанацар арман дээр бараг гардаг үлээгүй би сайн мэдэхгүй. Гэхдээ би энэ домгийг ягаа нөгөө нэг ноёныг бүгднийг ингээд гэр бүлээр нь хороох гэсэн чинь би ингээд манай удам тасарнаа чи ядч миний ганц тийм том хүүгийн маань үлдээчих гэсэн чинь нөгөөх нь бүгднгийнх нь толгойг нь тасдаг гэдэг шүү дээ. Өөрөө гэр бүлийнхнийхээ толгойг тасдагсан чинь нөгөө дүүн ахаа миний хүзүүн дээр хатаг гарцсан байгаа хөндлгөө тастаарай гэж хэлдэг. Тэрэн шүүл юм болно энэ нөгөө Netflix-ээ цуцлах уугүй гэж. За. За дэмжээ ярилцагч яриад өргөжлүүлээ Улаанбаатарт 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ярилцагчаар New Julchin дэмжээ ажиллаж байгаа. За New Julchin Tours компани Хайнан арлын Сани хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аялыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа. 5 цаг нисээд Сани хотын 5 хоттой resort буудалд амраад Далайн усын спорт, Atlantis Park, Ширэнгөө аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялуулна. За хүүхдийн амралтанд зориулан нислэгийн тез аялын үнэндээ хямдрал зарласан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг New Julchin Tours Facebook хуудаснаас за мөн 7094 Т1 гэдэг дугаараас аваарай. 7094 Т1. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч New Julchin баярлалаа. За баярлалаа. Ер нь бол Хайнан руу 100 явбал хямдхан байдаг гэдгийг бид дээр хэлсэн шүү дээ. 2 сая 100 мянгаар л аялаад байгаа шүү. За та энэ сүүлийн үед X-тэйгээ кофе уух тухай яриа их яваад орт нэг сонссноо. Тий би одоо тэрийг нь сайн ойлгохгүй байгаа одоо. Би ч юм бүр ингээд X-тэйгээ ойлгохноо болохгүй. X-ийнхаа найз хүүхэнтэй эсвэл эхнэртэй нь гуруулаа уу гэдэг тренд гаргаж ирчээд байгаа шүү дээ. Тэр яг юунаас бодоод гисэн. Одоо ярьж болохгүй маргааш үдээ ачаар яриа. За.
За тэгвэл яг тэрнтэй ч холбоотой энэтэй холбоотой нэг айхтар шууга хүрэх гэж байна. За 36 настай Техас мужийн иргэн Кристин Спермен экс найз залуу руугаа гинтийн бэлэг илгээжээ. Гэхдээ тэр бэлэг нь юу байсан гэж? За юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Мэдгүй одоо нэг тест мастер явуулсан юм биш үсттэй гээ. За 42 настай экс найз залуу нь орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь гэрийнх нь үүд нь ингээд гоё бантаг манттай юм боолтой том илгэнж байна гинэ. За тэгээд нэгэд үтсэн чинь хуучин найз зүсгүн гэрлэлтийн баталгаа бариад ийм инээсэн зураг байсан гинэ. За. Захлаар нь залуу нэг их чихэн бодлого энэ удаа айшийн үнтэй сууснаа гайхуулаад байгаа маа. Гэтэ арай л хурднуу. Юу н ямар үнтэй сууч уу гэлээс те. Экслим ч ингээд хардсан байгаас те. Тэгээд нөгөө зургийг ингээд сайн харсан чинь өөрийнх нь овог нэр регистрийг бичсэн. Бүх зүйл нь хуулийн дагуу бүртгэгдсэн гэрлэлтийн баталгаа байх нь тэр. Өөрийг нь байхгүй байхад нь бүртгүүлээд бүр ингээд суудсан. Илгээвний дотроо бүр натратаар баталгаажуулсан хуулбарыг нь ч бас илгээсэн байна. За өөрийг нь огт мэдээгүй байхад гэрлэлт батлуулсан дууралсан залуу шууд цагдаад мэдэгдсэн. За уг нь ч яг айл хэдийн сүү тавьсан сарын өмнө л яг гэрлэлт тухай юм яриад явж исэн гэсэн удаагүй хоёроогоос салаад удаагүй сарч болоогүй хоорондоо айхтар муудалцаад дахид нийлэхгүйгээр салчихсан л байсан юм байна л да. Эмэгтэй хувьд болохоор сүмийн номлогчийг хуурч ядгасаар байгаад хүргэн байхгүйсэн ч гэсэн гэрлэлтийн баталгаа гаргуулж дөнгөсөн. За үүний дараа тэрээр орон нутгийн бүртгэлийн албанд хандаад гэрлэлтийг бүртгүүлж амжсан байна. За цагдаа нарын хувьд анх удаага л ийм тохиолдолтой таарсан. Ямар амар юм бэ. Тэгээд Сперманыг 3 дугаар зэрэглэлийн гэж байгаа. 3 дугаар зэрэглэл. Одоо манад ингээд эрэг үеийн 1-ийн 3-ийн 4 мөрөг гэж явдаг штэ тий. Тэр шиг 3 дугаар зэрэглэлийн хувь хүний амгалан тайван байдалд халтсан хэрэгээр баривчлаад мужийн шоронгоос $10,000 барьцаатай сулалсан. За хамгаалах үүднээс гэрлэлтийг баталгаажуулсан пастрын нэрийг бол нууцлсан байна лээ. Залуугийн зүгээс өөрийг нь байхгүй турим эснийг эрс эсрэгүүцэж гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах хүсэлт өгсөн байна. За сэтгэлдлүүд нь ингэж байгаа хүн дараагийн удаа хүүхдтэй олцоход экс рүүгээ та болсон шүү гэсэн илгээмж явуулж мэдхэл юм байна да гэсэн. Би бас тийм билийн бэрсэн байх нэг юм нэг 2 зураастай юм явуулсан болов уу гэж бодсон шүү. Миний амьдралыг өөрчлөх хүн намайг оролцуулахгүйгээр өөрөө бүхнийг хийчихсэн байвал би л баярлана гэсэн байна. Яг одоо гарч миний нэртэй гэрлэлтийн баталгаа байна уу хайлаа гинэ. Хайртай хүнтэйгээ эвлэрч чадаагүй бол шууд гэрлэж болохгүй шүү. Нэгэнд хууль дүрмтэй орчлонд амьдарч байгаа юм хойно эхлээд зөвшөөрөл асуу дараа нь сүмор эсбүгөөс шоронлоо шууд алхах шүү гинэ. Лас Вегас ч нэг шоуны ертөнц штэ. Лас Вегаст хүмүүс ингээд оройдоо шоудж хагаад таалагдсан хүүхэнтэйгээ шууд очиж гэрлэлчих болдог сүмүүд 24 цагаар ажилладаг тийм сүмүүд өчнөө байдаг гэж байгаа. Тэгээд та шаардалт кинон дээр гардаг шүү. Яг тэр. Тэгээд та очингууд хормын хувцс чи яг бэлэн байж идэг. Шууд хормын хувцсыг өмсүүлээд нөө юм гэрч мэрч хүүхнүүд бэлэн байж идэг. Хажууд нь зогсоод зург хөргийг нь аваад альбом хийгээд бүгж чи байгаад тэгээд гэрэлтийн баталгаыг нь хийгээд өгчдөг. Гэхдээ тэр бол гэхдээ энэ Лас Вегаст те ийм хүчинтэй энэ сүмдтэй ингээд зүгээр одоо юу гэдэг юм фаны байдлаар хийсэн шүү гэдгийг гэрчилдэг тийм бичгтэй л дээ. Яг ингээ албан ёсоор суулгах байгаа юм биш. Тэгээд тэр нөхөр бол тэ одоо 7 хоног Лас Вегаст 7 хоног ингээ шоудж байгаа бол 7 хоног ханаа манаа гэдэг альбом үзэж ингэж явж байгаа. Тэгээ явахтаа тэрийг нь бас устгадаг газартай гэж байгаа шүү. Тэрэнд нь устгуулж яваад. Гэтэ нөгөө нэг одоо ингээд бид нар чинь яахтай чаавстаа ингээд эмгтэй л хүн болсон нэг хурмын даашинт маасанд өмсгэмсэн ингээл мөрөөддөг штэ тий. Тэр мөрөөдлөө очиод нэг гоё тэрхэн хооронд биелүүлчих болох юм байна шүү дээ. Тэр олооч одоо бодож мэдээж нэг хөөрхөн мөнгө төлж таарна. Хэдэн төгрөг үйлчлэгээний мөнгө төлж таарна. Түүнээс ч бол тэгж болдог. Энэ бол тэр биш шүү дээ. Тэр чинь бол ингээд зөвхөн Лас Вегаста байх хугацаанд энэ хүчинтэй шүү. Энэ бол фан шүү гэдгийг хүмүүс болгон мэдчихдэг бол энэ хүүхэн чинь бол хөргөнгүүгээр хурмаа хийцэн гэсэн үг шүү дээ бараг. Тийм шүү. Ямар зоргоороо юм бэ? Дураараа юм бэ? Хаалт тогстой те. Орчих уу гэсэн. Яг гэж байгаа гэсэн. Ихнэр чинь байна. Албан ёсны ихнэр чинь байна. За таны мэдээ сонсъё. За энэ өшт амар мэдээ шүү энэ. Одоо би бол энэ бол миний тархинд бол ингээд багтахгүй байгаа. За 64 настай Ян гэдэг нэртэй өвөө
сүүлийн саруудад зүрх нь хатгаад 64 настай хүн шүү. Цээж нь нэг л зовиртой байснаас болж эмнэлэгт ханджээ. Эмчнэр шинжилгээ хийж авсан эрентген зургнуудаас урт нэмгэн бит түүний нарийн гидсэн дотор байгааг илрүүлжээ. За ямар заваа юм бэ юу вэ? Чи бүр одоо чи сонсоод бүр ухаан алдаж унахаа шахан заяа. Жоохон 50 бай сэтгэлдээ барин шүү. За гайхсан эмчнэр шалгаж үзтэл шүдний сойз байсан. Йоо ямар тэнэг юм бэ? За. Эрентгийн зурган дээр энэ айгүй муухай харагддаг юм байна. Гаргаад ирсэн бүр муухай шүү. Йоо. За шүдний сойз байсан заяа. Тэгээд энэ чинь бүр гаргаад ирсэн одоо харагдаж шээ, харж байна уу? Жордлонгийн угаалтур шиг юм байгаа үст. Харин тий. За яг хамгийн хачирхалтай нь мань өвөө энэ сойзыг бүр 52 жилийн өмнө 12 настайдаа тоглож байгаа санамсаргүй залгиснаа хэлсэн байдаг. Хүү тэгэхээр шууд 52 жил ходоодон дотроо сойдтой яваад байсан юм уу? 52 жил хүний ходоодонд байсан сойзыг та одоо харж байна. Анхаараарай. Хүүдээ. За тухайн үед ээжтэй загнуулахаас айгаад нууцсан гэнэ л дээ. Би сойз залгицсан гэж хэлээгүй гэж байгаа. Ингээд нуугаад явцсан. Тэгээд айхтар зовөр өгөөгөө болохоор энэ тухай мартсан. Сүүлдээ бүр сойз залгиснаа ч мэдхээ болсон. За тэгээд ингээд уусаад ингээд алга болчтой юм байна л гэж бодсон юм шиг байгаа юм л. За тэгсэн өнөөх сойз гидсэнд нь хагас 100 гаруй жил амьдэрсаран байгаад хөгшрөөд ирэхийнх нь алдад нь жоол нөгөө би эрэхтэн нэмгэрсэн юм уу яасан мэдгтээд тэгээд сая л олж мэдсэн. Йоо ялайс. Өө за энэ ч одоо тэгвэл хүний гидсэн дотор 52 жил байсан сойз байна шүү дээ. Та яг одоо 52 жил хүний гидсэнд байсан сойзыг харж байна. Ямар амар хэрэг вэ? За эмчнэр сойз дотор эрэхтэнд ийм олон жил ямар ч ноцтой өрөвсөл үүсэхгүй үлдэнэ гэдэг бол цэвэр азаа. Тий одоо юу гэдэг тэр бомб нэг байж болох зүв байрлалд очиж л тогтсон. Яг тийм л ах нэрээ. Түүнээс шууд энэ яаж ч бодсон юм чинь сойз чинь нэг хадагтаа нэг 20 см юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энд юм бол ийм байх болцоогүй гэж ам оролдуулан гайхаж байгаа гинэ. За энэ бол гайхмаар юм байна угаасаа. За азар месцаас л амжилттай болсон харин өвчтөн маань сойзтойгоо хамт нас барчихгүй дээ баяртай байна гэж хошигнсан байдаг. Тийм шүү. Тэнийг шаар байж. За тэгэд ийм амар одоо жишээлбэл те бид нар чи хуванцрыг ингээд манай бидний хотоодны шүүс хүмүүс ер нь бол баргийн ямиг бутлан няцлан гаргана сүйтгэн л гэдэг жидэг 52 жил болоход л сойз бараг сойзороо л байна шүү. Нэг ширхэг үснэ нэг ширхгээр салангад л байж. Тэгэхээр гидсэн дотор байгаа л яах юм шүү. Харин тий. Өстой сонио үзэгдлээ нэрээ. Амар тий. Йоо нэрээ 400-ийн шууганаар нэрээстэй үнэхээр янз бүрийн юм шуугуулах юм аа нэрээ. Хорвоодлын уужим гэдэг чинь үнэхээр л үний юм байна. Үнэн. За сэтгэлдлүүд нь ийм том бит залгичаад эмнэлэгт очоогүй гэдэг чинь хариуцлахгүй байдал байж тээ. Хүүхдээ ийм болгож болохгүй гэж. Гэхдээ тэгэл хүүхэд нууцсан бол би яаж мэдхий? Тийм тий. Надад ээж би сойз залгицсан чинь аава би сойз залгицсан гэхгүй бол зайлуу чи сойз залгицсан уу явж эмнэлэгт гэж хинч байхгүй. Тийм шүү дээ. Сойзны баталгаа хугацаа 2 жил гэдэг чинь худлаа юм биш үү дээ. 52 жил гэдэг чинь made in China биш, made in stomach юм байна гэнэ. Йоо. За, өөр газар байсан ч гэсэн энэ сойз ажиллаа хийгээд гидсний бактериудыг өдөр бүр цэвэрлэж байсан байгаа. Тэгэхээр энэ хүн дотроо ч бас шүдээ угааж байсан юм биш үү дээ гинэ. Одоо энэ сойзыг мүзэд тавих хэрэгтэй яг тийм ээ гинэ. За бараг л шүү нэрээ. Бараг шүү. Анагаах ухааны мүзэд тавьбал таар хүний гидсэн дотор 52 жил болсон сойз гэдэг. Тийм шүү дээ. Юу гэсэн үг вэ? Тийм шүү дээ. Яг үнэ. За нэг хамтран аялагч яриад нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Mazda Mongolia мэдрэмжээ жолоод гэдэг үгээрээр хамтран ажиллаж байгаа. За, Bavaria Motors компани 2019 оноос хойш BMW брендийн бид нар бол BMW л гэждэг шүү дээ. Энэ бол брендийн 2022 оноос эхлэн 105 жилийн түүхтэй Mazda брендийн. За харин 2024 оноос мини брендийн албан ёсны дилерээр нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тус компани дунд аврын Jeep суудлын автомобилуудыг Монгол улсад яг албан ёсоор нэвтрүүлж баталгаат борлуулалт засвар үйлчилгээгээ үзүүлдэг. Ер нь бол одоо яг энэ машинууд л яг оргиороо байж л гэсэн үг шүү дээ. Ер нь тийм ээ. За ерөнхийдөө бол бидний монголчууд бол сүүлийн
20-30 жилийн хугацаанд Япон машин бол хамгийн найдвартай машинууд юм байна. Монголд бол хамгийн таарж байгаа машинууд юм байна гэдгийг баттай ноттой ойлгосон. За тэгвэл эднийх 0 гүйлттэй Японд хэргийг танд одоо баг хятад машины үнээр гэж бичсэн л байлээ л дээ. Жишээлбэл энэ чинь мини жипнүүд. Мини биш ээ. Дунд аврын жипнүүд шүү. 5 оны судалтай CX5 гэдэг загварыг 129 сая төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Хэрв та урьдчилгаа төлөөд авна гэх юм бол 15% урьдчилгаа буюу 19.3 сая төгрөг төлөөд машин аваад явчих нь. Тэгэхэд таны сарын төлөлт чинь 2.3 сая л байна. 2.3 сая байна. За харин та 5 хүний судалтай CX60 машиныг бол 149 саяар авах болцоотой. Урьдчилгаа нь 15% бол 23 саяыг төлөөд сарын төлөлт нь 2.8 сая байна. Нийт энэ лизингийн хугацаа чинь бол 60 сар гэдэг чинь 6 жил байдаг. 5 жил байдаг. 5 жил байдаг. 6 сарын 21-ээс 7 сарын 10 хүртэл наадмын урамшуулалт хамрагдана 129 сая 149 сая төгрөг бол болгож хямдруулчаад байгаа нь энэ юм байна шүү. Хямдралтай байхад нь аваарэ. 7 сарын 10 хүртэл хямдарсан байгаа юм байна шүү. За тэгэхээр юу юм бэ лээ? Sky City гэдэг дэвшилтэд бензин үлгэртэй учраас шатхуун зарцуулалт нь маш бага, хүч ихтэйгээс гадна асалт бол маш найдвартай гэдэг байгаа байхгүй юу? За салууны битүүнж буюу дуу дулаан тусгаарлах чадвар маш өндөр, бүх дугуйн хөтлөгчтэй учраас манайх шиг эрсдэрс уур амьсгалтай одоо Канада, Орос зэрэг улсуудаас бест селлер автомашин гэж үнэлэгдсэн. За бусад шинэ автомашин одоо Япон автомашин шүү. Урьдчилгаа бараг 110% байршуулж ээж 3-6 сарын дараа автомашинаа хүлээж авдаг бол эднийд өнгөний сонголтоор зүгээр л бэлэн гэлгар утгагаа байж байгаа. Шууд очиод унаад явхад бэлэн гэсэн. Яг байна. Тэгэхээр та яасан бах нь 1% буюу банкны үнээс 1.5-аар одоо бага хүүтэй учраас 5 жилийн хугацаанд дор хаяж 20 сая төгрөг бас хэмнэж чадах нь. За ингээд дотоодын санхүүгийн байгууллагатай учраас зээлийн бол өдөртөн шидэд өгчин. Ингээд аюул дэлгэрэнгүй мэдээлэл нь 9427 33000 9425 5000 гэдэг утаснуудаас аваарай. Mazda Mongolia гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. За биеэр очиод машина унаж үзээд барий илий таалыг гэвэл Ярамгийн 20 дугаар буудлын дээр байдаг UB Автоком барилгын B блок хэсэгт байрладаг Mazda Mongolia үзэсгэлэнгийн танхимд очиорой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар мэдрэмжээ жолоод гэдэг үрэйтаагаар Mazda Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний мэдээ юу одоо? За тэгэлгүй яах вэ? За хин нэгнтэй ер нь болцох, уулзах, яах их нь уул нь бол хүний хувийн асуудал гэд орчин цагт хүмүүс харьцангуй бас хүний хувийн орон зайг хүнэлдэг болсон. Гэхдээ л насны зөрүүтэй асуудад ханддаг сөрөг хандлага бол хിവэрэ байсаар л байгаа. Нотолсны хэргийн тухай ярьж үгүй. Тэгээ ер нь бол айгүй сонио манаад ч тэр гадаадад ч тэр эрэгтэй хүн бол 22 дүү ихнэр авахаар яадаг ч хүмүүртлөө эмэгтэй хүн 22 дүү хүнтэй л явахаар л янз бүр хил амд орчод идэг. Селиндион шиг жаатай авгаа нэг гараад ирлээ. За Австралийн SPS суугт ийм 20-той харилцаа гэж нэг нэвтрүүлэг байд юм байна. За энэ нэвтрүүлэгт ер нь л бол нэг ийм бусдад нийгэмд ойр дотныхондоо ингээд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй нэг юм маргаан дагуулсан харилцаатай осууд орж амьдралаа жаргал зовлонгоо ярьдаг юм байна л та. Тийм одоо жишээлбэл ингээд ихнэр нь хүүхэд гарахгүй бол тэрийг нөхөр нь ойлгоод суумаар байдаг. Гэтэл ахтай хамаатан садан чиний өр удам дасралаа гэд ингээд хүлээн зөвшөөрдгөө тэнгүүд гэдэг ч юм уу нэг юм асуудалтай хүмүүс л ингээд жаргал зовлонгоо ярьд юм байна. За тэгсэн чинь загварын стил имиж бол тулцарсан ажаа байна өө. Сайхан ихч байгаа. Тулцсан юм байна. За энэ удаагийн дугаарт нь Мельбурний иргэн 60 настай Эн гэдэг эмэгтэй оролцсон. Наад эмэгтэй чинь 60 таа шүү. За ямар 60 таа гэж харагдахгүй. Ярьсан сэдвээс нь болоод интернет бол одоо 2 хуваагдаад төмөр дэгдээгээд байгаа болохоор мэдээг нь аваад ирсэн л ирлээ л дээ. 39 настай да Эн гэдэг энэ эмэгтэй маань 20 гаруй жил ханилан суусан нөхрөөсөө салсан. За тэгээд яг өтөлснөөс өгсөн биш гэдэг шиг салснаас өгсөн биш гээл болзооны амьдралд бол эргэлт буцалтгүйгээр орж л дээ. За яаж яагаад одоо би нөгөө үзэж чадахгүй сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд нэг юм хөөх гой мөнгөн үнэг шиг урт цагаан үстэй зэмгэр эмэгтэйг сонирхох залуус мундагвэ. Өстөө мөнгөн саарл яг гоо. За бүр нэг ялангуяа өөрөөс нь хамаагүй дүү үе мултарсан залуус эргүүлдэх болсон. За өөрөө л ясны арай л нас нь бага байна да гэж бодсон ч гэсэн нөгөө залуутайгаа чатлах, ярилцах болгондоо л ингээд таалагдаад, татагдаж байгаагаа мэдрээд, за уулзаад бүр ихээр татагдаж болцож эхэлжээ.
За. Гэсэн чинь өөрөөс нь 20 насаар дүү буюу 40-төө залуутай үерхэж хамтдаа зугаалах үед нь гудамжинд таарсан хүмүүс муухай харах, эмэгтэйг шүүмжлэх зэргээр сөрөг хандлагууд гарч байгааг бол ажигласан. За гол нь залуу охидтой үерхэж байгаа өөрийнх нь үеийн ирчүүдийг шүүмжилдэггүй байж өөрийг нь шүүмжилж байгаад ингээд гайхтгаа гэж ярьсан байгаа эмэгтэй. За мэдээж одоо интернетэд бол комент буцалсан. Хүүхчгийн үнтэй уулзлаа, залуухан залуугийн толгойг эргүүллээ, үр хүүхэд төрүүлж өгч чадахгүй байж амьдралтан зай тавиад өгөх гэх мэт ийм сөрөг комментууд битүү байгаач цөөн хідэн дэмцэн сэтгэл бас байна лээ. За сэтгэлдлүүд нь гэр залуу нь үр удмаа үлдээмээр байна гэвэл энэ эмэгтэй төрүүлж өгч чадах юм болов? Ийм харилцаа угаасаа л практик дээр урт насгүй дээ. Эмэгтэйг гандахт нь залуу хаяад л явна гэсэн байна. За өөрийгөө өмөрөөд байгаа нь таалагдаагүй штэ. Яагаад үеийнхээ үнтэй уулзаж болдгүй юм бэ? Яг имиж шиг харагдаж байна лээ штэ гинэ. За. Их ч эмэгтэйчүүд халуухан штэ юу хүсдэгэ хэдийнэ мэддэг олчихсон нэмээд элдв ааш гаргаад байхгүй сайхан ч ихч байна хүссэн залуутайгаа уулз учир зүрхийг нь шархлуул тоглол би бол танаар дуртаяа тоглох болно Мельбурн хот Австрали улс 28 настай JD 28 настай арай гурцтнаа анч 32 насны зөрөө бол явчих шүү. Арай урцсан шүү. 28 бол арай урцсан. 40 хүн бол бас яг бол боломж нь шүү өөрхий тэгэл өөртөө уучраа олчлаа байвал тий. Мельбурн бол Австралийн хамгийн хөгжилтэй л хамгийн том хотуудын л нэг. Тийм учраас Мельбурнд ийм тий одоо юу гэдгийг сайхан ажаатай болцох залуучууд хог нэгэрэл байгаа нэрээ. Тэгээд тэд нар өөрсдөө үгүйгээгүй байхад чинь зургийг хараад зогсож байгаа та нар юу гүвтэй. Тэгтээ ерэн зүгээр ингээд ястаа нөгөө нэг мөнгөтэй ун луунгаа иднүү лаагаа иднүү гэдэг шиг ингээд хоёр хүн хоорондоо уулзраа олоод ингээд за зүв болоод ингээд яаж яах та хөндлөнгөөс одоо бид нар одоо юугүй зүгээр яшиг шүү. Тэгэл ажаа жоохон Мяарад ирэхийн цагт нөгөө залуу хаяа явхад ажаа ус сэтгэл зүйн бэлтгэлтэй баягаа шүү дээ. Тийм шүү. Оогочгүй. За юу. Надтай зүг хэсэг байж тэ над жаргал хайрсанд баярлалаа гэж үлдэх байхгүй. Тэ тардаа магадгүй заяо. Тэ энэ хүн тэр үнтэй ингээд гэрлэн мэрлэн гээгүй зүгээр нэг одоо ингээд нэг юм гоё сэтгэл зүйн таашаал гэж нэг юм байдаг штэ хайрлан дурлан гэгэлцэн тэгэлцэн гоголцсон тэгээд яг нэг юм гоё ингээд энэ хүн чинь бас өөрийгөө залуу болсон юм шиг мэдрэмж авч байгаа яг тэр гоё мэдрэмжийг авчаад цаг нь оллоо мэдүү за одоо болсон за одоо чи амьдралаад өөрийнхөө үе хүүхэнтэй уулз тэгээ хүүхд чухтаа болд гэд явуулж байгаа ч юм лүү химэддгийн тийм үстэй. Тийм штэ. За хоёул таны нэг мэдээг хадгалчихгүй. Би асууж байна. Угаасаа байхгүй гинэ. За. Ихнэ. Орохгүй байна. За. Багтахгүй байна. За зүгээр квиз рүүгээ явъя анжаа байна. Хурдан шиг дуусгаад. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 19-ний пүрэв гарагийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар мэдрэмжээ жолоод гэсэн уриатаагаар Mazda Mongolia за мөн балга бүрээс ирчхүүч Maya брэнд электролитус хамтран ажиллалаа баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогч та цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үлээн авч сонсдээ дараа 2-2-5 нэвтрүүлэг хашигнын дугаарыг үлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3